Хардтал нотлоготой байсан бол гардалт болно шүү дээ. Тэр зөв мэдрэмж, нэг юм дутуу байгаа мэдрэмж байж болно. Хантай гэж нэг юм байна те. Эсвэл би өмнө нь чи хин нэгэн одоо юу гэдгийг те надад цаамаа өгсөн миний итгэлийг алдсан учраас би тэгээд ээж болно шүү дээ. Яг л миний аюулын тарих ажилтсан байна. Энэ нөхөр чи эрсдэлтэй шүү дээ. Гэхдээ энийг олон дахин давтаад би миний зөв буруу юу гэдгийг олон дахин давтаж ярилцаж ойлголцож нэг биш олон удаа энэ асуудлыг бид нэр магадгүй шийдэж болно. Тэ? Эсвэл даван туулж магадгүй. Хардталт гэдэг үгийг чинь утга нь өөрөө нотлогоогүй таамаглал л байхгүй. Тийм биз? Тэгээд дэрэндээ бүр итгэх юм бол аюултай болох гэж байна. Тэр хардталт хүндэрнэ. Би яг одоо сэтгэлийн гэмтэлтэй буюу сэтгэлийн шарахтай би энийг юм илүү зовлон туулж байгаа бол би сэтгэл санаа тогтворгүй байна гэсэн үг. Тэгвэл би магадлалын хувьар зөв тишээ явах, буруу тишээ явах, буруу тишээ явах магадлал нь өндөр хуурамч түрүүний хэлдэг шиг нотлогоогүй хит үнэлсэн бодол санаагаар хардтал үсэдэж болно л гэсэн үг. Яг тэгвэл би өөрөө эмзэг байна одоо.